Эрүүл мэндийн сайдын 2012 оны 72-75 тоо тушаалуудаар энэхүү үйл ажиллагааг удирдан явуулах сайдын зөвлөлийн бүрэлдэхүүний томилоор энэхүү ажлаа эхлүүлж байна. Тухайлбал эмнэлгийн асуудал хариуцсан зөвлөхөөр доктор профессор Батцэрэд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр доктор Оргил нар ажиллаж байгаа бол Хүрэлбаатар сайдын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр Баяр сайхан ажиллаж байгаа юм а. Сайд Хүрэлбаатар эрүүл мэндийн сайдын үүрэгт ажиллаж авснаас хойш анх удаага иргэдтэй уулзах нээлттэй эндрийг энэхүү зохион байгуулж байгаа юм а. За энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа нэг сэдвээр ярих юм биш. Сэдвээр 7 хоног бол хуваарлцсан байна. За энэ сэдвээр хуваарлсан энэ 7 хоногуудыг эрүүл мэндийн сайдын зөвлөхүүд удирдах авч явна. Тэгэхээр өнөөдрийн сэдв гэхэд л одоо манай Монгол улсад тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын сэдвээр одоо ярилцсан, нээлттэй ярилцах хэлэлцүү. Эрүүл мэндийн сайтай тэр болгон энгийн иргэд нүүр тууж уулзаад байх боломж олдоод байдаггүй юм. Энэхүү нээлттэй эндрийг цаашдаа уламжил болгон зохион явуулснаар иргэд эрүүл мэндийн сайтай уулзаж түүнийг сонорт үгээ хүргээ зогсохгүй 8 зөвлөгтэй санаа оноогоо уралдуулах боломжийг нээж өгөх ач холбогдолтой юм а. Дараагийн 7 хоног бол бид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай холбоотой асуудал. Магадгүй иргэд маань одоо удаан хугацаагаар хүлээх байд юм уу? Тийм асуудлууд байвал нээлттэй ярилцаад энийг засаж залруулахын тулд иргэдтэйгээ хамтарч бид энэ асуудлаа бас шийдэе. Ерөөсөө эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар гэдэг асуудал бол ганцхан эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хамаарахгүй байна. Уг хэлэлцүүлгийг 7 хоног бүрийн пүрэв гарагийн 16-аас 18 цагийн хооронд эрүүл мэндийн яамны мэдээлэл сургалтын төв тогтмол зохион байгуулах юм а. Үүнээс гадна сайдын зөвлөхүүд тус бүр 1-7 хоногийн хэлэлцүүлгийг удирдан явуулж өөрийн хариуцсан асуудлаар цөм илтгэл бэлтгэн хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүстэй санаа оноогоо солилцохоор болсон байна. Мөн хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хуваалцсны дараагаар тодорхой саналуудыг үндэслэн хэлэлцэж хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг төлөвлөн бодит ажил болох юм а.